За хөдөө аж ахуйн халамжийн яам гэж шүүмжлэлт хандж байна. Хөдөөгийн хөгжил нь өөрөө Монгол улсын гол бодлого байх ёстой. Хөдөөд хүн ажиллах, амьдрах, бизнес эрхлэх тэр таатай нөхцөлийг бүрдүүлж ээж улс орны одоо гол сорилтлоод байгаа төвлөрлийг сааруулна. Хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ. Нүүдлийн соёл иргэншлээ хадгална. Ийм хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны гол бодлого хөдөөгийн хөгжил рүү чиглэж байгаа. Хүнсний хувьсгал бодлогын хүрээнд 1.2 их найт төгрөгийн зээл гарсан. 3146 аж ахуй нэгжид зээл очсон 39 шинэ үйлдвэр ашиглалтанд орж 350 шинэ төрлийн бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн бий болоод худалдаанд нийлүүлэгдээд байна. Та бүхэн худалдан авч байгаа хүнснийхээ бүтцийг хараарай. Хэдэн хувь нь Монгол улсад тарж ургуулж бий болсон байна вэ гэж. Хүнсний 8 нэрийн барааны За инquiry сайд гүйцээж хариулъя. 1 минут. Хүнсний 8 голлох нэрийн 16 хүнсний бүтээл хангамж 2021 онд 54% байсан. 23 жилийн эцсийн байдлаар 74.5% хүрсэн. Энэ бол маш том амжилт. Монголчууд тарьдаг, ургуулдаг, үйлдвэрлэдэг, бүтээдэг, улмаар хүнс экспортлдог болсон. Хөдөөшин гаралтай түүхэдээ экспорт $1 тэрбум төхөж явна. 30 жилийн Монгол улсын үеийн засгийн газрын мөрөөдөл байсан махны экспорт амжилттай явж байна. Жилдээ 80-90 мянган тонн, 300-аас дээш сая долларын мах экспортлдог болсон. Хамгийн үнэтэй махны зах зээл Арабын орнууд, ойрхон орнтой орнууд, Төв Азийн орнууд, хоёр хөрштэй Зүүн Азийн орнуудад Монгол мах амжилттай борлож эхэлж байна. Энийн цаад үр дагавар нь ям салбар ажиллаа хийсэн гэсэн үг шүү дээ. Гадаад худалдаа зах зээлийн тэлж, мал эмнэлгийн бодлого, вакцинжуулалтын ажил амжилттай хэрэгжиж, газар тариалан чиглэсэн тариаланч ногооллуу чиглэсэн бодлого амжилт. За инquiry сайдад дахин 1 минут нэмж өгье. Та товчхон хариулахгүй бол дэгээрээ явахгүй болохгүй дээ. 21-с 25 онд Монгол улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд хүнс хөдөө аж ахуйн салбарын ажлын үр дүнг 75.6% үнэлсэн. Сайн гэж үнэлсэн. Үр дүнтэй гэж үнэлж байгаа шүү. Очроод гişүнэ. Ноолорын асуудлыг эхлэхгүй болохгүй. Цаг үеийн сая хүндхэн нэг айхтар үеийг даваад тууллаа. Одоо ноолуур бэлтгэл, самналт, эд үржил. Цагаан алт хөтөлбөр бодлого зарлагдаад 1 сар болж байна. Үйлдвэрүүд бэлтгэлээ хангаж байна. Монгол улс түүхийн ноолроо гаргадаг гэсэн бол 100% угаадаг болсон. Одоо 100% самдаг болно. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл ажлын байр бий болно. Монгол улсын өрсөлдөх чадвар сайжирна. Бид ноолуураас нь жилдээ 404 сая доллар олдог байсан бол бид тэрбум доллар олдог ийм эдийн засгийн орлогын их үсэг бүрдүүлэхний талаар ажиллаж байгаа. Махны талаар хэллээ. Мах 100% экспортод чөлөөтэй гарч байгаа. Бэлтгэж нийлүүлж гэрээ хийж чадсан аж ахуй нэгж болгонд ямар нэгэн хязгаарлалт квотгүй махны экспортыг чөлөөтэй явуулж байгаа. Сая сар шинийн өмнө зохион байгуулалтад үн хөөрөгдөх, үн болгох, үнийг бий хөөрөгдөх зарим нэг илрэл гарсан тул техникийн зохицуултыг засгийн газар богино хугацаанд хийгээд 9,000 тонн махыг нийслэл хүн ам төвлөрсөн газар зориулж бэлтгээд экспорт одоо чигж яваа. Нэг том одоо өөрчлөлт гарсан. Малчдын мал арга ухаанд аж ахуй нэгжүүдэд өвлөнтөө сайхан боллоо. Нөгөө талаар энэ газар тариалангийн эрчимжүүлэлтийн үр дүнд 270-80 мянган тонн тэжээлийн баазыг бид нар бэлтгэлээ. Дасралтгүй мал тэжээж байна. Өнөөдөр 4 сар гэхэд болж явахад мах бэлтгэл явагдаж байна. Хэзээ бид ийм байсан тийм биз? Одоо энийг улам мөргөжлүүлж жилийн дурш дасралтгүй мал бэлддэг, экспортод гардаг чадварыг За Ганбатын очроо тгшүүн тодруулж сууя.